Сайн байцгаана уу? 50-аас 50 мэдчилж байна. 50 амьдралдаа талархаж байна цувралын маань 34 дахь бичлэг эхэлж байна. Өнөөдөр би юунд талархаж байна вэ гэхээр цахим сургалт явуулдаг байгууллага, одоо цахим хуудсууд тэр хүмүүст талархаж байна. Яагаад вэ гэхээр би өөрөө байнга шинэ зүйлийг сурж мэдэх дуртай. Тэгээд шинэ зүйл суралцсанараа ч гэсэн би орчин цаг үетэйгээ хүл нийлүүлэн алхах боломжтой болдог. Тэгээд миний одоо яг мэдж байгаагаар цахим үнэгүй сургалтууд гэвэл хамгийн анхны сонсч ирсэн нь болохоор Khan Academy гэдээ байгаа. Дараагийнх нь Coursera гэж байгаа. Тэгээд edX гэж бас нэг байгаа. Тэгээд тэдний холбоосуудыг би энэ доор холбоосон дээр тайлбар дээр нь ингээд холбоосуудыг энэ тавья. Сүүлд бас манай Монгол Улсын их сургуульч гэсэн цахим хичээлүүдээ одоо төгсөх ангийн оюутнууд одоо сурагчдад зориулаад үнэлт бүргүүгээр бас гаргаж байгаа. Харагдсан тэдний линк одоо холбоосыг нь бас оруулъя. Цахим сургалтын нэг давуу тал нь юу вэ гэхээр хизээч хаач одоо хийх боломжтой байдаг. Интернетийн одоо холболттой дататай баах юм бол гар утаснасаа ч хамаагүй хийх боломжтой. Тэгээд бас цахим сургалтын бас нэг сайхан тал нь юу вэ гэхээр зарим сургалтууд яг ингээ өөрийнхөө чадамжаар одоо өөрийнхөө хурдаар явах хэрэгтэй. Заавалчгүй энийг тэдэн сарын тэдэн гэхэд хийх хэрэгтэй. Тэгн ингэн гэсэн юм байхгүй. Одоо хэрвээ зарим нэг хичээлээ хийх боломжгүй ах юм бол тэрийг нөхөд одоо өөрөө хийх боломжтой гэсэн үг. Тэгэхээр энэ нь бас их даваа тал юм уу гэж боддог. Гэхдээ мэдээгээр зарим хүмүүс заавалчгүй одоо цаг хугацаанд баригдаж тэгээд хэрэндээ ингээд одоо цаг хугацаатай байснараа өөрийгөө за тэрнээс өмнө дуусгах ёстой шүү гэж тэгж шахаж бас сурдаг хүмүүс байдаг. Тэгэхээр энэ хичээлүүд бүгдээрээ тийм янз янзын хэлбэрүүдтэй байдаг болохоор та нар өөрсдөө тэгээд энэ холбоосуудаар орж үзээрэй. Миний хувьд би одоо нэг бас цахим сургалтыг авж байгаа. Энэ сургалтаараа би 7-7 хоногтой даалгавруудаа хийгээд явж байхад бол надад бол хангалттай санагдаж байгаа. Тийм болохоор та нарыг ч бас өөрсдийгөө сориод шинэ зүйл сураад цахим сургалтыг одоо сонирхоорой гэж хэлмээр байна. За 50 амьдралыг Монголдо дараа уулзтлаа баяртай.